Hi guys, төгөлдөр байна. YouTube дээр бичлэгийг маш их бодсон байна. Тэгээд өнөөдөр юуны талаарх бичлэг оруулах вэ гэхээр Tunec-ын дээр анх сурж байгаа, сонирхож байгаа хүмүүс яг суур үндсэн нэг 10 гаруй элементүүдийг танах зааж өгөхөр боллоо. Ерөнхийдөө бол Tunec суур элементүүдээс сурсан байхад цаашлаад freestyle, workout гинөө та өөрсдөө чинь зов сонирхож байгаа шүү. За тэгээд суур үндсэн элементүүд. За хамгийн ихэнд сурах зүйл бол Tunec-ын дээр зөв сүнээ сурах байгаа. За бүгдээрээ хамтдаа зөв сүнээ сурах. За мэдээж мөрний хэмжээтэй зай аавна. Гар хоорондоо мөрний хэмжээтэй зай аваад татлаа. Бодлоо. Сүнэж чаддаг хүнд бол давуу тал байгаа юм. Хамгийн эхлээд бол сүнэж чаддаг хүмүүс болохоор анхандаа гар дээрээ сүнэдэг ч юм уу эсвэл бол ингэж болно. Яаж хийж байгаа үсрээд өндөр татна. Өндөр татчаад буулгахдаа удаан. За дахиад үсрлээ. Тогтоогоод буулгацсан. Яг энэ дасгалыг 7 хоногийн хугацаанд хийхэд Tunec-ын дээр та нэг сүнэж чаддаг гэсэн бол ядаж 1-2 сүнэх гэх мэт. Tunec-ын дээр одоо үндсэндээ эхлээд сүнэхтаа бол бас яг фитнес оролттой хийж хэлэх юм. 8-аар 4 оролт ч гэдэм үү эсвэл 5-аар 4 оролт хийгээд яг 14 хоног юм уу сарын турш яг сүнэлтийг зөв хийснээр Tunec-ын дээр бие даах чадвар чинь хэд дахин өсөж элемент зурхад амархан болно. Эхлэн дээрх үндсэн элементийн 2-дугаарт ерөнхийдөө би mic зохих буюу mic зохих элементийг ерөнхийдөө үндсэн элементтэй оруулсан байгаа. За яг хитрхи олон 10 гаруй элемент зааж өгч байгаа болохоор бичлэгээ slow motion буюу жоохон удаасрсан маягаар тайлбарлахгүйгээр одоо заагаад өгчнө гэж ойлгоорой. Саяны хийсэн элемент болохоор mic зохих элемент байгаа. Mic зохих элемент нь болохоор ерөнхийдөө элементүүдийг хооронд нь холбоход ашигладаг холболтын элемент гэхэд зохих элемент байгаа шүү. За дараагийн 3 дугаар элемент. 3 дугаар элемент нь болохоор 10 дарах байгаа шүү. За саяны хийсэн элемент бол 10 дарах гэдэг нэртэй элемент байгаа. Уг элементийг яг яаж сурах вэ гэвэл яг саяны ихний үндсэн элемент буюу сүнэлтээ сайн хийснээр өөрийнхөө татхад маш хөнгөн болно. 10-ыг ч гэсэн бас холболтын элемент буюу холбох элементэд бас ашиглаж болно. Дараагийн элемент болохоор 6 дарах байгаа. 6 дард сурснаар бас л гизний булчин, гуйны булчин, гарны булчин тус булчнуудыг зэрэг ажиллуулахаар 6 дарах элементийг сурж байгаа анхлан сурагч нар хийхэд зөв зөвхөмжтэй болно. Дараагийн элемент бол 9 дарах. 9 дарах буюу чойжлоод гарч ирэх. Энэ болохоор яг 10 дарахын өмнөхлийн зэрэг элемент гэсэн. Өмнөх шатны элемент нь гэж ойлгоорой. Дарахтаа гүйц дээшээ татаад баруун юм уу солгоогоороо баруун бол баруун гараараа яг сугныхаа харалтаа түгжээд баг зэрэг доороосоо тэрэлт өгөөд шууд гарах боломжтой байгаа шүү. Дараагийн элемент нь болохоор 3 дард сурах байгаа. Бас жоохон фристайл чинь сайжраад өндөр түвшинд ирэх юм бол бас 3 дарахыг бас mic-тэй ажиллах холболтын элемент болгож болдог байгаа шүү. Дараагийн Tunec-ний үндсэн элемент бол суух Tunec буюу суух Tunec-ын дээр сүнэх явдлаа. За ерөнхийдөө суух Tunec-ын дээр сүнэснээр хүний гарын 3 талхад буюу чэшний яг сүүр хэсэг гоцоо хөгжин. Заавал freestyle workout гэд элементэд сурахгүй ч гэсэн биеэ хөгжүүлэх зорилгоор суух Tunec болон Tunec-ний үндсэн таталтуудыг хийхэд бие бас зөв биеийг залбиртуулж хөгжинө. Тараас хөндөрчөөд суух хүртлэх гүйцэд боо. За буулаа, буцаагаа шахлаа. Буцаагаа шахлаа. За ерөнхийдөө анх сурж байгаа хүүхдүүд арай хялбархан гэвэл доошоо буучаад босхтой айлуулах жоохон баг зэрэг хөлнийхөө ирчээр.
За ингэж цүнэснээр бол за эхэндээ ядаж нэг 5 цүнэхгүй, 1 цүнэж чадахгүй бол ядаж оролдоод байсаар үтэл яг нэг 7 хоног бас 14 хоногийн дараа 10 цүнэдэг, 20 цүнэдэг байх боломжтой. Дараах үндсэн элементүүдийг хийснээр таны бие даах чадвар болно. Биеийн хөгжил чинь багц ч гэсэн дээшлэх гэж найдаж байна. Тэгээд нэг сар хамтдаа үндсэн дасгалуудаа хийгээд нэг сарын дараачаас фристайл үзэхэд илүү төхөмжтэй болох болно. Миний дараачийн заах элемент бол Dragon 360 гэдэг нэртэй элемент байгаа. Энэ болохоор фристайлын хувьд хамгийн анхан шатны амархан элемент тооцогдсон элемент байгаа. За бүгдээрэнд нь амжилт. Миний бичлэгэн дээр лайк, subscribe хийгээрэй.